In blue. За дараагийн дулаан маань эрэгтэйчүүдийн нэмэх 87 кг-ийн дулаан. Хөх булангаас Иран улсын тамирчин Салими Ариан. За Үзбекистан улсын тамирчин Мавлонот нар тултгаар гарч ирж байна. За Иран улсын тамирчин Салим Ариан. Үзбекистан улсын тамирчин Мавлонов Марат. За эрэгтэйчүүдийн хүнд жингийн аврах шалгаруулах тэмцээнээс энэхүү хоёр улсын тамирчин маань гарч ирсэн байна. За дулаан маань эхлэхэд бэлэн болсон байна. За Иран улсын тамирчин Хөх булангаас Үзбекистан улсын тамирчин Мавлонов Марат улаан булангаас. За Иран бол ер нь төвгүүхэн гараад ирсэн шүү дээ. Тийм үнэхээр бас амархан өрсөлдөгчдийгөө бол буулгаж авсан тийм ээ. Тэгэхээр бэлтгэлжит үнэхээр өндөр түвшинд байна гэсэн үг. За нурууны өндрийн хувьд бол Иран бол харьцангуй өндөр юм байна. За хоёулаа бар урд төлтэй. За хоёулаа тайван нэгт үзэж байна өө. За эргэлдээ өршөлтийг хийж үзэж байна. За эхний эдэн секундэд бол мэдээж нэгнийгээ тандсан байдалтай хинамгай явна. За шүүхсэй. За гэдэг командыг хийж байна те. За Иран улсын энэхүү Иран улсын тамирчин Салимигийн хувьд бол энэ электрон хамгаалтан дээр за тэр үнэхээр гарамгай оноог бол мэдэрч гаргаад байгаа тийм ээ. Одоо өмнөх хэсгийн тоглолтуудад ч гэсэн гидсний өвшгөлтийг бол маш хүчтэй бөгөөд хурдан хөнгөн жингийн хүн шиг хурдтай давталж оноо гаргаад байгаа. Тэрүүгээрээ ч мөн 4 хоног төвөггүй авлаа. За сая нуруунд талд нь 2 удаа гаргаад. Хүчтэй. За Үзбекистан улсын тамирчин бол мэдээж хүчний хувьд бол хэцэнгуй илүү 2 оноо бас гитэн. За тэр ингээд хаасан ч гэсэн үнэхээр овжин энэ оноог бол авч байгаа. Энэ бол одоо цэвэр тамирчны дуршлага мэдрэмж. За ингээд хоёр талаас нь өршлөөд байгаа. Тамирчид маань зөвхөн одоо гидсээ хамгаалахгүйгээр нуруугаа бас хамгаалах шаардлагатай болоод байгаа тий. Дуруунд талд битүү бас адилхан мэдрэгчтэй шүү дээ тий. Тийм. Тэр бүгдийн сайн гэдэг бол. За хүн чингийн тамирчин хөлийг бол нэрэ агаар дээр нь шууд нөгөө тал руу шилжүүлж байна шүү дээ тий. За Иран улсын тамирчин бол бүрэн төвлөрсөн харагдаж байна. За сая толгоонд бол бас хүрх шиг боллоо тий өөрөө мэдрээд бас биеийн хилэмж нь бол онсон л гэж байна. Хараахан бол оноо гараагүй. Хэдий онсон байсан ч гэсэн мэдрэгч маань одоо мэдрээгүй бол за Үзбекистан улсын тамирчин бас маш нэгдэгтэй үед эргэлтээ өршөлтийг хийгээд бүр давуу талыг за одоо ингэж үнэхээр хормын дотор за энэ гайхалтай эргийн эрэлтийг хийгээд Түрүүн нэг хэлсэн шиг нөө 1 секундын дотор шийдэгдэнэ гэдэг байгаа чинь шүү дээ одоо. тий тоглолт Таймаа явж байгаа төгсгөлд нь сүүлийн секунд дорхноо эргээд ороод ирж байна. За тэгтээ тасалжуулагч нар бол карт өгсөн байна. За магадгүй сүүлийн тэр хоошоо гарсан үйлдэл дээр торгуул байгаа юу үгүй юу гэж хэлүүлж ах шиг байна. торгуул нь байхгүй байсан ч 7-7 болох юм. Торгуул аваад 7-7 болох юм бол улаан ялсгарсан Үзбекистан улсын тамирчин
ялтыг авна. Ягаад гэвэл нөгөө техникийн Эргэлдээ өшгөлтийг хийсэн. гүйцэтгэл хийсэн учраас. Тийм. За ямар ч сан чаленж амжилттай болж торгуулийг авсан. За торгуул авснаар шийдвэр тэр нөлөөлөх үү харъя. За улаан мөн адилхан хоцсон гэдэг шийдвэр бол үлдсэн юм байна. За бэлэг саган багшийн хэлснээр нөө эргэлтээ өшгөлтийнхөө үзүүлэлтээрээ улаан булангийн тамирчин эхний үеийг ялсан. Vedete altri organizzazioni di appena detto società. Bukta pasara masih sadini Aryan. Bola bahasa sesama masih Mara Paulono. За. Одоо 2 дугаар үе. За 2 дугаар үед Иран авахгүй бол мэдээж шууд тэмцээн дуусна. Арай алт улсын тавьч бол нэгдүгээр үед үнэхээр нягт бөгөөд давмгаа байдалтай явж байгаа. Хормын дотор эргэлтээ өшгөлт алдаад. Одоо тэгэхээр таквондод бол эргэлтээ өшгөлт гэдэг ямар чухал бэ гэдэг бол энэ хоёр финалд хоёулын дээр. Богино хугацаанд л оноогоо нөхөд авчиж биш үү те. Мэдээж эргэлтээ өшгөлт бол одоо энгийн техникээс хамаагүй гүйцэтгэх явдал хэцүү. Тэгэхээр тэрийг амжилттай өгнө гэдэг. Үнэхээр их хөдөлмөрлсөн нь бол харагдаж байгаа юм. За Иран улсын тамирчин бол одоо 2 дугаар үеийг бол заавал авах шаардлагатай. За уг нь бол 1-р үедэр бол давуу байдалтай яваад чадчихсан. Тэр одоо бол гэхдээ 1-р үе бол биш гарцсангуу сэтгэл зүйн хувьд бол бас 50 бус болсон байх. Яа за дэшээс болно. Гой тесрэлт орж ирлээ тий. Ялж байсан раундаа алтахаар бол мэдээж тамирчинд бол хүн цохилт болно. За Ариосын тамирчин үнэхээр хүчтэй товтолж байна гэцэнд бол одоо гидсний хамгаалт бол дөргиж байгаа нь харагдаж байна. За хугацааг бол үнэхээр сайн мэдэрч байна. За тэгтээ Узбекистан улсын тамирчин бол ингэж тайвшруулж байгаа л эргэлтээ өшгөлтэй амжилттай болгоод даваа байдлаа авчаад байгаа. Тэгэхээр одоо Иран улсын тамирчин маань бас тэрийг л тооцох хэрэгтэй. Одоо эргэлтээ өшгөлт бол мэдээж дахиад ирнэ. За ялангуяа сүүлийн секундын дээр бол бүр их ирэх байх гэж таамаглаж байна. Маш анхааралтай байх хэрэгтэй тий. За За дэшээс. энэ толгоонд өшгөлсөн бол яг оноо гарсангүй. За сая тамирчин шүүгч рүү тоолооч яйл гэдэг реакц үзүүлж штэ. Тий. За хэрвээ ингээд тэтэрхий шүүгч рүү хандаад байвал Бас торгуул авах магадлалтай. бодлолтой тий. За 15 секунд. За одоо эсгэргээр Узбекистан улсын тамирчин. За одоо нэг эргэлтээ өшгөлт. За ирсэн. За энэ удаа бол амжилтгүй болсон. Яг За тэндээр нь дахин тааруулаад. ирсэн. За энэ удаа. За Иран улсын тамирчин бол энэ өшгөлтийг ялчгүй тооцож ээжээ. Хариу ихээч гэсэн сайн хийлээ. За бас аюултай өшгөлт сүүлд ирж байна. Мэдээж энэ бол пенальтын тоглолч үү дээ. За харилцсан 1-1 үеийг авсан. Шийдвэрлэх 3 дугаар үе гарахын тодорхой боллоо. За. За гайхалтай. За эн чинь л бинаа шүү дээ. 7-1. Ийгээд 2 дугаар үе аваад За сая Иран улсын тамирчин маань нэлээд яг эргэлтээ техникэн дээр нь яг нэг гаргаал яг жийж штэ тий. тийм магадгүй энийг бол сая нөгөө 1-р үеийн завсарлагаанаар дасгалжуулагчтайгаа ярилцаад шийдвэрлсэн тактик байсан баг. Тэр тактик нь ч үнэхээр амжилттай болоод ямар ч оноо алдаад ис эргэлтээ өшгөлтөө бол зогсоож чадлаа. За гэвч одоо саяын эргэлтээ өшгөлтөөр дахиад ирнэ. За мэдээж тэрийг дахин тооцож байгаа байх. За тэгээд Узбекистан улсын тамирчнаас өөр ямар шинэ одоо тактик арга ирэх нь
За одоо яг энэ биш үү дээ. Яг эргэж яхад нь мэдрээд. Сая бол хоошоо татаад нэг өшгөлж шүү. Өмнө нь бол байрнаас өшгөлж байгаад алдсан тийм ээ. Тэгээд тэр алдаагаа бол дор нь тасаад гараад ирж байна. Тэгэхээр энэ дээр бол дасгалжуулагч бол үнэхээр урахана сайн гаргасан бай. За шийдвэрлэх 3 дахь үе. За 1-р үе, 2-р үе дээр хараахан оноо гаргаж чадахгүйс өршөөлтөө бол амжилттай болголоо уухгүй хийсээр байгаад. За энэ нурууны өршөөлт ирээд байгаа. За зээжний хамгаалт наалт суларсан байна. За нөгөө 1-2 дээр яг хийх гээдсэн шилтэр л сая 20 минут эдгээс авлаа шүү дээ. За одоо тэгэл миний урд хөл илүү юу чиний эргэлтийн өршөлт илүү юу гэдгийг хоёр мөн үзнэ. За дараа харч та. Урд хөлөөс бас маш эвлэгхэн 2 хоног наагаад авчиж байна. За торгуул ирэх магадaltaй дивчнээс за нөгөө эргэлтийн өршөлтөө одоо баруун талдаа хийж байна. Өмнө нь бол дандаа зүүн талдаа хийгээдсэн. Эргэлтийн усын тамирчин маань бол бас хоёр талдаа жигд эргэж байна. Энэ бол бас их өндөр ур чадвар. Ихэнх тамирчид бол нэг талдаа л эргээд идэг. За саях бол бас их одоо ерөөсөө хийж үзүүлээгөө нууцсан байсан бас баруун хөлний эргэлтийн өршөлт ирсэн. Зааж харамсалтай оноо болсонгүй. Техникийн хувьд бол их цэвэрхэн байлаа шүү дээ. Ялч техникийг ер нь хоёр талдаа ер нь жигд болгоул ер нь даваа байдал үүснэ гэдэг байгаа шүү дээ. За сүүлийн 1 минут. За одоо энэ тоглолт үлстэй хаашаач эргэж магадгүй аль тамирчнаас юу ч ирж магадгүй. За үзүүстэй усын тамирчин бол их тайван ингэж байж байгаа л бас үнэхээр санамсар төсөөлөөгүй зүйл тулаануудыг бол гаргаад байгаа. За нөгөө ихэнд болсон өшгөлт явсан. За энийг бол тооцоож хоошо толгоогоо нэлийн сайн гаргалаа. За хөлөө зангаж өргөөд торгуулийг авч байна. Өшгөлтөө гүйцэлгүйгээр зангах юм бол мэдээж торгуул ирнэ. За Иран улсаас за зүүн хөлийн гидсний өшгөлт маш хүчтэй ирсэн. За 6-4 болгоод оноогоо артууллаа. За Узбекистан улсын дасгалжуулагч карт өргөөд. За саяны торгуулийг үгүйсгэж явах шиг байна тий. За сая бол блок буюу одоо хөлөө тий өвдгөө нугалж одоо хориотой техник буюу өрсөлдөгч тамирчныг бас гэмтэх магадaltaй үйлдэл хийсэн гэж торгосон. Тэгээ тэрийг бол Узбекистан улсын тамирчин бол няцаасан. Дасгалжуулагч бол. За тэгээ шийдвэрийг нь харъя. Яг блок санаа тагаад явах юм бол өрсөлдөгч маш хүнд байдалд оруулах шүү дээ тий. Одоо тамирчид маань мэдээж бүх хүчээр өөрчлөж байгаа. За тэрийг бол өвдгөнийхөө ясаар хаах юм бол аюултай байдал үүснэ. За одоо дасгалжуулагч нар хэрвээ челленжтэй ялах юм бол Иран улсын тамирчнаас 1 оноо хасагдана. 5-4 болох магадaltaй. Хэрвээ челленжтэй ялагдах юм бол эсэргээрээ оноо хэвээрүүлдээд карта ураалгах аюултай. Дахин одоо зарга мэдүүлж чадахгүй болно гэсэн үг челленж. За энэ нэвшүүлт бол зүр. За энэ дээр болоо. Энэ дээр за челленжтэй бас ялах магадaltaй байж. За яалсан байна. Челленжтэй ялч. За тасгалжуулагч үнэхээр торгон бас мэдэрч авлаа. За одоо энэ нэгзэгтэй үед за сүүлийн 30 секунд финалийн тоглолтод 1 оноо гэдэг бол үнэхээр том оноо. Маш том оноо тоглолтыг эргүүлэх оноо. Довтлогоо явж явах тохиолдол хийгдсэн учраас те. За 4-4 адилхан болсон байж байгаа. Сайн илүү асчих шиг боллоо. За тий 5-4 болох хэвээр тийм ээ. За энийг чсэн бас хойноос Иран улсын дасгалжуулагч сануулж явах шиг байна. За 5 байх хэвээр штэ л гэж байна. За энийг шүүгчнэр засаад ичих баха. За 30 секундын хугацаа үлдсэн. За 30 секунд тоглолч юу ч болж болно л доо. Бас хангалттай хугацаа шүү дээ те. 30 секунд бол пенальтын тоглолтын дээр бол маш хангалттай хугацаа. За Арай улсын тамирчид бас багийнхаа нөхрийг дэмжиж байна.
За 5-4 болох хэвээр. Гээл. Шалгаж байна. За пеналийн тоглолт учраас шүүгчнэр нэлээд нэгч шалгаж байгаа хаа. Хариуцлагатай зүйл учраас тийм. Тэг ин. Аз ТV аврах шалгах 27 дахь удаагийн Аз ТV аврах шалгаруулах тэмцээний нэмэх 87 кг хэмжээнд Иран улсын тамирчин Салими хөх болонгоос Узбекистан улсын тамирчин Мавланов Марат улаан болонгоос За тийм ээ 5-4 харьцаагаар эхэлж байна. 5-4. За сүүлийн секундууд руу ороод эхэлсэн. За энэ энэ зүйл шилдэг мэдэж За тэр. Буцаагаад. За нөгөө. Тэр давуу байдал байгаа. За гайх. Одоо Узбект бол давуу байдал орчлоо. Тэрийг мэдрээд ирээ шахаж байгаа. 5 секунд, 4 секунд. Оноолчлаа. 3 2. За. За Узбекистан тамирчин бүр эргэлтээ өшөлтийг бол үнэхээр гайхалтай хийлээ. За энэ чинь одоо үнэхээр яг Таквондогийн спортын гайхамшиг шүү дээ. За сүүлийн 2 секундэд толгоонд өшөглөөд Азартаж шүү дээ тий. Гайхалтай. Узбекистан улсын тамирчин бол үнэхээр игзэгтэй үедэд яалчгүй маш сайн техник хийж даваа байдлыг авсан. За үнэхээр харамсалтай. Ялагдлыг хүлээж байна. За Иран улсын тамирчин бол сүүлийн 2 секундэд үнэхээр гоё баазарлаа. Ийм л гайхалтай спортч үү дээ. Нэмэх нь 87 кг. Ийм хүн жингийн тамирчин тийм богино хугацаанд маш их хурдыг толгойн өшгөлт рүү гаргаад бүр толгойн доноо аваад хожиж байна. За өөрийн улсын тугаа бариад дасгалжуулагч таа. За энэ бол тамирчин хүний бол хамгийн гоё мөч. Дасгалжуулагч хүмүүс. За бүтэн багийн хувьд бол энэ бол хамгийн баяр жаргалтай мөч байгаа. За энэ үнэхээр энэ цэвэрхэн гайхалтай өшгөлжээ. Ямар ч зуурсан юм байхгүй. Маш цэвэрхэн. За аль аль нь лүндэр уур чадвартай сайхан тоглолтыг үзүүллээ шүү дээ тий. За ингээд эрэгтэйчүүдийн нэмэх 87 кг хэмжээнд Иран улсын тамирчин Салими Ариан аваргын алтан медалыг авч Аз ТV-ийн шилдэг авраг боллоо. За Ираны багийн анхны алтан медалыг авлаа шүү дээ тий. Тэглээ. За үнэхээр гайхалтай дулаан боллоо. За Узбекистан улсын тамирчин бол тэр эргэлтээ өшгөлтөө бол маш гаргууд хийсэн. За энд одоо дахин харуулж авах шиг байна. Узбекистан улсын тамирчинд нэг онцлог нь эргэлтээ өшгөлтөө үнэхээр игзэгтэй мөчөд хийх юм. За тэр сүүлийн бүр 10 секунд руу орсон хийж байгаа. Энэ бол маш аюултай тий. Маш аюултай. Гэвч Иран улсын тамирчин бол үнэхээр өнөөдөр авраг болох ёстой байжээ.